За хэдүүл энэ удаагийн хичээлээр болохоор хэдүүлээ while гэдээ үзсэн шүү тийм ээ лексэн дээр. За тэрийгэ батжуулаад батжуулсан 2 3 жишээ хийж үзье. За while гэдэг маань өөрөөр нөхцөл давталт ямар нэгэн нөхцөл биелэгжил байвал ямар нэгэн зүйлийг багц үйлдэлүүдийг гүйцэтгэдэг. За тийм нэг давталт байгаа. За одоо хэдүүлээ энгийн жишээ ажиллаж үзнэ. Ямар юун дээр ажиллах вэ гэхээр нэгээс n хүртэлх тооны нийлбэрийг олдог, үржирийг олдог, дунджийг олдог тийм програм хий. За тэгэхээр үндсэн юунуудаа бол биччихье зүгээр. Үндсэн сонгуудаа дуудаад явдгаар яваад биччихье. За бүгд нааш анхаарад хамт яриа явъя за. За системээс зогсож харуулдаг функцээ бичээд өөр. За одоо энэ чирээс за програмын гарчгийг нэг өгөөд хийдүүлээ. Гарчиг маяг юм хийч. За while нөхцөл давталт гэдэг нэг гарчиг өгч. За тэгээд за одоо тэгэхээр яах вэ гэхээр за эхлээд зүгээр хараад явчаар хамт дагаж хийвэл аль нь ч болчихдээ шүү. За ийшээ нэг хараад ийшээ нэг харсаар байгаад зүгээр л яриа явчих. Дараа видеогоор бидэрт бүгдэнд нь үлдэх шүү дээ, тэ. За тэгэхээр ийм байгаа. За биднэрт одоо ямар програм их вэ гэхээр нэгээс n хүртэлх тооны нийлбэрийг ордог, үржирийг олдог. Тэгээд дунджийг олох програм хийчих байхгүй. Тэгэхээр ямар процесс хэрэг болох вэ? Нэгээс n хүртэлх тоогоо хэдүүлээ бутгахад байгаа гэж үзье. За float биш бүр double төрөлтэй үзье. Ойр double-аар бичээгүй шүү дээ. Double төрөлтэй бичье. За нэгээс n хүртэлх тоо олохын тулд за гараас дөнгө утга авдаг тоонуудаа хэдүүлээ зүгээр ингэж а гэд нэрлэчихье. А-да дандаа утга аавна гэсэн үг. N ширхэг утгыг а-да аавна гэсэн үг. За n хэрэгтэй, өөр юу хэрэгтэй вэ? Sum хэрэгтэй тийм ээ. Нийлбэрийн олно. За дунджийг олно. За үржирийг одоо юу гэх вэ? Зүгээр S гिचв. За S гिचье. За ийм дараах утгууд бидэнд хэрэг болж байгаа. За тэгвэл бидэрт одоо энэ програм дээр одоо хамгийн эхлээд юуг нь авах вэ? Юуг нь гараас утга авах вэ? N авна шүү дээ, тэ. Нэгээс хэд хүртэл авах гэдэг вэ гэдэг N авч таарна. За N авчи. Энэ ч нэг юм алдсан байна хараа. Ингээ шүү. Энийгээ доошлуулад нэг энд төвч зарлаад N гिचье. Зөв тийм ээ. N чи бутгааж болохгүй шүү дээ, тэ. Нэгээс 3.5 хүртэл автна гэдэг тийм болоо юм байхгүй шүү дээ. За тэгвэл n дот утга аваад үзчихье. За утга авахын тулд одоо энэ чинь болохоор хувь d гин тийм ээ одоо n хувьд. За тэгээ n дот авчлаа. За програм юу ч гэсэн ажилуулад одоо n дот авдаг болчихсон юм шиг байна. За одоо үргэлжлүүлээд явъя. Одоо хамгийн гол нөгөө давталтын бие рүү орно. За давталтын бие маань ямар байдаг вэ гэхээр нөхцөл шалгалтайгаа төстэй while гэж хичээд тэгээд энэ дотор болохоор нөхцөлөө бичнэ. Энэ хаалтан дотор нөхцөлөө бичнэ. Энэ дотор энэ нөхцөл үнэн байх юм бол биелэгдэх юугаа авч команд авч. За тэгэхээр одоо ингэ нөхцөл нь ямар үед татах вэ гэхээр ямар үед татах вэ? За тэгвэл ингээ өшөө нэг хувьсгч хэрэг болж байгаа. Энд чинь counter гэдэг юм хэрэг болж байгааз. Тоолгор хэрэг болж байгааз. Ямар нэг юм тоолох хэрэг болж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Энэ хизээ хурж байгаа юм бэ гэдгийг нь олохын тулд энэ counter нь энд байх хэрэгтэй. За тэгвэл энэний анхны утга хэд байх вэ? Counter анхны утга нь хэдээс эхлэх вэ? Нэгээс эхлэх байхгүй. Нэгээс эхлээд n хүртэл явах хэрэгтэй байхгүй. За сумын анхны утганаас тэгээс эхэлсэн ч болно. Сумын анхны утга нь тэг ингэж оноохноос зөв тийм ээ. Сум буюу бүх тооны нийлбэрийн анхны утга 1. S-ийн анхны утга хэд байх вэ? S-ийн анхны утга нь гэдэг нь юу вэ гэхээр S чинь бүх тооны үржир байхгүй. Анхны утга нь хэд байх вэ? Тэг байж болох уу? Тэг байж болохгүй шүү дээ. Ягаад гэвэл үржирийн анхны утга тэг байхаар бүх утга л тэг болчих тийм ээ. За ингээ анхны утгуудаа оноочлаа. Энэ AVG дээр анхны утга оноох шаардлага байгаа юу? Байхгүй те дунджид олох шаардлага байхгүй шүү дээ. За одоо хэдүүлээ нөхцөлөө шалгана. Одоо ямар нөхцөл шалгах вэ гэхээр counter буюу тоолрын утга нь ямар үед давтах вэ гэхээр баг буюу тэнцүү n-ээс баг буюу тэнцүү үед давтана тийм ээ. За n-ээс баг буюу тэнцүү үед ийм үйлдэл хийнэ гэсэн үг. Printf. За энэ ч зөв жишээ тест гэчээ. Хэдүүлээ програм ажиллуулаад тест хийж байгаа гэж үзье. Одоо энэ програм юу гэдэг програм болчихов? Энэ програм дуусах болчих ёстой. Дуусах болчих ёстой. Counter нь одоо ингэ шалгана. Одоо бид нэр counter нь хэд байгаа вэ? 1 байгаа тий. Нэг нь n-ээс бага үед тэнцэн үнэн үү? Үнэн тийм ээ. За n буюу оруулсан тоогоо одоо хэдүүлээ 10 гэж үзвэл
Үнэн тийм ээ. Тэгэхээр энэ үйлдэлийг хийгээл ийн гэсэн үг. 10 удааийнэ. Энд 10 хүчил 10 удаа хийх үү? За арай 10 хүчээ. 10 удаа хийгээл ийн. Одоо дуусаагүй хийгээл ийн. Ямар үед дуусгах юм бэ гэхээр хэдүүл ингэнэ гэсэн үг. Давталтынхаа хамгийн доор нь ийм юм хийх хэрэгтэй гэсэн үг. Counter одоо дэгс нүүс counter нэмэх гэдэг чинь юу гэсэн үг лээ? Counter нэмэх гэдэг чинь counter тэнцүү counter дээр нэмэх нэг буюу өөрийгөө нэгээр нэмэгдүүлж явахад ялгаагүй байхгүй. За ингэснээр эн чинь харин одоо жихэн нэгээс ахуулсан энэ тоол урчин явсаар байгаад энэ үрээд 10 болно шүү дээ тий. 11 болно шүү дээ тий. 11 болонгууд 11 нь 10-аас бага үеийн тэнцвэр үнэн нөхөр худлаа болоод энэ нөхцөл дуусчих жоох байхгүй. За тэгээд тооллыг болохоор иймэрхүү зорилгоор хэдүүл ашиглаж байгаа. Ямар зорилго байх нь вэ? Давталтаа дуусгах зорилго байна шүү дээ тий. Зорилготой хүрэхэд тулд. За одоо хэдүүлээ хамгийн их сама гараас утга авдаг үйлдэл хий. За гараас утга авахтаа ингэж хий. Хувь D гэчээ. Тэгээд ингэчээ. Тэгээд юундаа гараас авах вэ гэхээр ингэж яагаад энд зүгээр ингэчээ. А-га counter хийлчээ. За ингэдэг нь би юу үзүүлэх гээд байгаа юм бэ? Нэгээс N хүртэлт аавна шүү дээ тий. Зүгээр хэддугаар тоон дээр гараас утга авах гэдэг юм бэ гэдгийг бичих тул ингэж байгаа байхгүй. А хэдтэй утга авах гэдэг юм бэ гэдгийг хэлэх гээд байгаа байхгүй. Одоо ингэ энд одоо давталтан дээр одоо ажилуулад харуул 10 гिचх юм бол А1, А2, А3, А4 ингэж байгаа шүү дээ тий. За ингэж л харуулж байгаа гэсэн үг байхгүй. Одоо хэдүүлээ гараас утга авах үйлдэл энэний доороо хий. За одоо юу гэж бичих вэ? Хөв элеф дабл төрөлтэй утга авч байгаа шүү дээ. Санахын аяга зааж өгнө. Тэгээд А давтга авна. За одоо ингэснээрээ бид нэр 10 тооны утгыг 10 ч бишээ N тооны утгыг авч чадна тийм ээ. 5 гэчвэл 1 А нь болохоор хэд хүртэл явах вэ? Ингээд 5 хүртэл явчихна тийм ээ. N дээр 100 гэчвэл 100 хүртэл явна шүү дээ. За одоо гараас утга авсныхаа дараа энэнийхэн дээр бичихгүй шүү. За энэнийхэн дээр хэдүүлээ бичих болохгүй шүү дээ. Зөвхөн энд нь чинь ягаад гэвэл гараас яг А-да утга авсныхаа дараа за сам тэнцүү сам дээр нэмэх нь А гэвэл самын утга нь болохоор энэ давталт эргэх бүрд А-гаар нэмэгдээ явна гэсэн үг байхгүй. За одоо үржүүл нас S тэнцүү S-ийг үржих нь А гэсэн үг. За AV-ийг энэ дотор олох уу? AV-ийг хаана олох вэ? Наачиж бас гадаа л. AV-ийг болохоор гадаа болно тийм ээ. За энд ингэж AV-ийг тэнцүү самыг хуваах нь нэ. Ингэдэг нь оо тий хуваах нь нэ. За ингэснээр одоо энэ програм ер нь бол нийлбэрийг нь олчлаа, үржүүлэг олчлаа, дунджийг олчлаа. Одоо хэдүүлээ хэвлэж харуулах дутуу байна шүү дээ тий. За ингээд хэдүүлээ арчи. Одоо хэвлээ харуулчих. Энийг сам гэчээ. За яах салангаад байлаа байгаа. Ихтэй харагдчихсан. Сам тийм ээ. За одоо дараагийнх нь болохоор S харуулъя. S тэгчээд хөв элиф. За одоо ингэснийхаа дараа S-ийг хэлнэ. Одоо хамгийн сүүлийнх нь AV-гээ эвлэж байна. За хөв элиф AV. За тэгээд AV тийм ээ. Ингэхгүй. Энэний ард. За нэг юм орхит бас энэний ард нөгөө нэг юунууд авчихгүй бол замбрааг харагдана тийм ээ. Мөр хоорондоо зааваагүй. За одоо нэг програм ажиллуулчих. За нэг дурын 10 тоо авчи. 1 4 5 ингээд тоонууд оруулчих. За энэ тооны нийлбэр нь хэд байх вэ гэхээр нийлбэр нь ийм болж байгаа юм. 710 тоо гарч байгаа юм. За үржүүр нь ингэж гараад штэ айхтар том тоо гараад штэ том үржүүлсэн. За дунд нь болохоор 71.5 гэж гарсан байна. За ингэснээр бидний зорилго ерөнхийдөө биелсэн байгаа гэсэн үг байхгүй. За одоо энэ дээр нэг юм анзаархад ингэсэн байгаа. Энэ counter энэ нэг утга байгаад байгаа штэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо бид нар бичвэл counter хамгийн ихний утга хэд гэлээ энд нэгээс эхэлж байгаа тий. За тэгвэл энэ нөхцөл юуг шалгаж ийм гэхээр нэг нь энд хэдүүлээ 10 өгсөн гэж үзье. За 10 өгсөн. Тэгвэл энэ нөхцөл юуг шалгаж байгаа гэхээр нэг нь баг уу юу тэнцүү 10 энэ үнэн нөхцөл үнэн шүү дээ. Хин бодлоо гэж юу? Тэгвэл бодлоо болно л да. Тэгвэл энэ яг энэ миний бичсэн бол үнэн тийм ээ мэдээж. За үнэн байх юм бол энэ үйлдэлүүдийг хийх байхгүй. А-да утга аваад сам нэмэгдээд юугаа S нэмэгдүүлээд үржүүлээд counter нэмэгдэнэ. За counter ингэнэ гэсэн. Counter нэмэхээр counter 1 байсан бол нэг удаа давталт хийхэд 2 болчихно тийм ээ. Дараагийн удаа 2 нь ингэж шалгана гэсэн. 2 нь баг уу тэнцүү 10-аас гэж шалгана гэсэн үг байхгүй. Давталт гэдэг чинь ингэ тойр давтаал яхахыг хэлнэ шүү дээ. За ингэж явсараа counter нь 10 та тэнцэн шүү дээ. 10 та тэнцвэл энэ үйлдэлийг хийх үү? Дуусчих уу?
хийн шүү дээ. Алдаа тэнцүү юу гэж шалгацсан байгаа шүү дээ. Нэг удаа ихээр counter hit болчих уу? 11 болчих шүү дээ. 10 дээр нэмэгдээд. За тэгээд 11 нь баг уу тэнцүү 10 гэхлээр худлаа болно тий. За ингээд энэ давтал дуусах гэсэн үг. Ингээд энэ давтал дуусаад дараах энэ мөрөд рүү шилжээд явж байгаа гэсэн үг байхгүй. За энийг би видео хичээл болгоод одоо ингэсгээд хадгалсан. Тэгэхээр гэртээ үзээг нь үзээд байгаа юм гэрээ за.